Хурдхан шиг нэг харамтаа суух юмсан. Өдөр бүр гойж хоодож, будаж хангалж, худлаа хөөхөн ажиллахаас бүр залхан үржээ. Намайг дөрөхөд аав маань 3 хонь гаргаж байсан гэж юм да. Тэгвэл намайг дөрөхөд аав маань 3 тэмээ гаргаж байсан гэж юм да. Та хоёрыг юу ч намайг дөрөхөд манай хүмүүсийг бүгдийг зодж байсан гэж юм да. Ямби москвичтэй нөхөр явж байтал замын хажууд 2 хүн гар өргөж байх юм гинэ. Жолоочор ашгүйдэ гэж удаа зогслоо. Ишкаф шиг хоёроор машинд нчихэд суугаад 200 ногооноор оршуулгын газар өргөөд өгчөөж. Жолооч эдгээр надаас ирнэ юу ах вэ? Тэгээд чи миний юм уу ямби тэрэг дээдлэн 100 ногоон хөрөхөз үцээд алт юм. Тэгэж удаад оршуулгын газар руу явлаа. Оршуулгын газар яртал нөгөө хоёр нь жолооч тандан энэ үрзийг аваад буушны нөгөөх. Нөгөө ингэж болох гэж бодоод аргагүй ирэхэд хүр заваад буушны нөгөөх гэж гарлаа. Ухаа дуусна нөгөө хоёр нь нөгөө дотор ороод 4 хөл. Жолоочор айсандаа хилэн татчихсан гэлээ аргагүй ирэхэд бүхэнд ороод 4 хөллөө. Одоо өмдөг агаатагаа тайл. Иймч үүс нь харчихсан өдөр гэж байдгаа. Зүгээр нэг алчихгүй бас алхахын өмнө гошногддог ганц дантнуудаа таарчих гэж бодоод өнгөлцөг нь хагарч хаж байсан ч өмдөг агаа тайлав. Нөгөө хоёр шкаф шиг залуу арднагаар зогсоогоод цожгоолох зурж ямар нэг юм дөнгөд ярилцаж байснаа. Одоо болно. Бос. Өмдөөдат. Ингээд машинд нь буцаж суугаад анх машин барьсан газараа эргэж иржээ. Зам зуур жолооч жаал тайвшир зориг орсон болохоор. Хөөе залуучуудаа та хоёрт миний үүлийг тэгж үзэх ямар хэрэг байсан юм бэ? Манай энэ харин гошногны нүх чичирдгээ гэдээ бахаар итгэхгүй байсан юм аа.